үзэж харах зүйлсүүд маш их байна. Одоо морин унжийн сур харавдын цагаан байна. Тэгээд тэр олон вендрүүд Монгол хоол айрыг одоо яриад фестивал дээр морь авчирж байгаа. Ийм гал гаргадаг артист байгаа төвшөөгээ залуу ирж байгаа. Манай одоо энэ камп чинь Лос Анжелес, Лас Вегас гээд хоёр том хотын яг дунд нь байдаг байхгүй. За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэнтэйгээ ингээ Батар кампийнхаа Умбахтайгаа танилцах га. Тэгээ Батар кампийн үйл ажиллагаа болон одоо Америкт анх удаага одоо Nomadic Music хөгжмийн фестивал болох гэж байна. Cali Gobi гэдэг. За тэгээ Умбахтайгаа танилцсан. Умбахтаа өөрийгөө танилцуулаач. Өөр чинь өдрийн мэнд бас өөрөө чинь подкастыг үзэж байгаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Уранбаяр гэдэг. Би одоо Америк нэгдсэн улсад ирж амьдраад 15 жил болж байна. Одоо Лос Анжелес хотод Батар камп гэдэг одоо энэ Монгол гэр кампыг одоо байгуулад 4 дахь жилдээ явж байна. За та анх яагаад ийм Батар камп Монгол гэр кампыг Америкт үүсгэн байгуулав? Яаж анх эхлэв? 2017 16 онд энэ санаа орж ирсэн. Одоо энэ монголчууд маань одоо Америкт ирээ суушаад бас 30 жил болж байна те 90 оноос хойш. Хоёр дахь үе маань ингээд гарч ирээд бараг одоо 3 дахь үе маань гарч ирж байна. Одоо их нутгаа санаалцах. Тэгээд үндэснийхээ өв соёлоо танилцуулах зорилгоор бид анх бодож байгуулсан. Зөв. Одоогоор Батар камп маань ямар үйл ажиллагаа явуулж байна? Айгүй сайхан Монгол 4-5 гэр харагдсан. Одоо үйл ажиллагаа гэвэл хүмүүс ирж амарна, тонно те. Тэгээд бас Монгол хоол бас гарч байгаа. Тоглоом наадхай байна, шагаа харваа байна. Их мэдчлэн нэг Монгол хавга танилцуулсан тийм үйл ажиллагаанууд хийгдэж байна. Санаа маань одоо нэг 2 жилийн өмнө камп байгуулад одоо 4 жил болж байгаа. Тэгээ энэ жил болохоор яг албан ёсоор эхнийхээ фестивалыг хийх гээд ингээд ихэл ажилдаа орцсон явж байна. За фестивал дээр мэн одоо юу болох вэ? Одоо газрын зураг бол айгүй гоё юм том ирсэн. Би газрын зургийг ингээ бүтэн харуулчихъя. Тэгээ чинь 3 өдрийн фестивал байгаа. Тэгээ тэндээ кампинг хийх ареатай те. Одоо баг энтхийн Burning Man маягийн ч юм одоо Burning Man ч одоо амар том фестивал болж штэ те. Юу хитэн зорилго бас Монгол Burning Man л ер нь болгочих гэсэн бодолтой зорж авна. Burning Man-тай харьцуулбал хамаагүй мэдээ жижигхэн болж таарна эхний жил. Тэгээд 3 өдөр болно. Бид нэр фестивал дээр морь авчирж байгаа. Тэгээд энэ чинь хажууд нь жижиг волейболын талбай бас бэлдэж байгаа. Манай энэ газар маань ерөөхдөө цөлийн уур амьсгалтай халуун газар болохоор бид нэр өдөр усан байлдааны үйл ажиллагаа бас явуулж байгаа. Тэгээд сур харваа бас орж ирж байгаа мэдээж Монгол үндэсний сур харваа. Энэ хайрхан дээр маань янгир яма байдаг. Өдөртөө ирж ус буугаад ингээд уулаа тойроод явдаг. Өдөртөө нэгээс 2 тийм түүр хийж байгаа. Аялалтай авах нь тий. Тий, аялалтай байгаа. Тэгээд мэдээж одоо ардын урлагаа энэ гадных нь сурчлах үүднээс ардын урлагийн хамтлаг байгуулагдаад Шикаго, Денвер, Юта гэх мэтчлэн хот болгоноос ингээд 1 2 хүмүүс төвжимчд ирээд нэг хамтлаг болоод тэгээд анх удаага манай Батар кампын тайзан дээрээс тоглолт явна. Үүний дараа орой мэдээж залуучууд ирнэ. Тэгээд залуучууд зориулсан диско хөтөлбөр DJ тоглож байгаа. Харин өстө хийх юм мундахгүй айгүй олон activity өнөстэй нэлээд гоё зохион байгуулалттай гоё харагдчихжээ. Тэгээд энэ маркетингийн материалууд надад айгүй бас таалагдсан. Одоо энэ нөгөө нэг таны юусаа урилган дотор байсан энэ хар юм жишээлбэл тэ. Энэ бол одоо бүр лаад. Тий. Наад ч одоо бас маркетингийн бас анх удаа л бас хийж байгаа тийм санаа бах. Манай маркетингийн хүмүүс ихэд бодож олоод тэгээд наад хар юм дээр чинь өөрийн QR кодоо тэгээд он сартагаа одоо QR кодоо ингээ уншуулах юм бол манай тикет зарж байгаа юу орчин онлайнаар зөндөө бас урилга ингээд очисон л да наадхан дээр чи бас их проблемууд үүссэн бас за хүмүүсүүдтэйгээ бас бодож бас явуулахгүй бол бас ар гэрээ тийм проблемууд бас гарсан. Тэгээд буруу юу нөө тий нөгөө нэг дээр нь бичсэн байгаа нөгөө нэг QR код нөгөө нэг юм хүмүүс сурчлагыг нь уншаагүй зүгээр хар юм харчаал тэгээд шууд хогийн савруу шийдсэн тохиолдол гарсан байна. Тий. Зарим нь тий гоё хүлээж авч байгаа бүгд ойлгож байгаа. Харин аюу гоё сонирхолтой өстой жинхэнэ яг хүний анхаарлыг татах гоё шийдэл болж гарч ирсэн байлээ. Энэ 3 өдрийн хөтөлбөр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 3 өдрийн хөтөлбөрт маань төлбөр нь хэд байгаа вэ? Тий, entry fee нь болохоор өдрийн $50 гэж байгаа. Хэрвээ 3 өдрийг бүтнээр нь авах юм бол $120. 4-өөс хойш ерөөхдөө тикетээ тасаж эхэлнэ.
Тэгээд хэрвээ дөрөөс өмнө ирэх юм бол үнгүй ингээд тойроод энэ ч манай кампыг үзээд Монгол ахуйтай танилцаад явж болно. Зөв. Тэгэхээр ер нь бол баруун эргээр байгаа монголчууд маань одоо Сан Франциско, LA, Лас Вегасын монголчуудаа зүгээр машинтайгаа өдөртөө очиод ирэхэд бол 4 хүртэл бол үнэгүй. Урлагийн тоглолтууд, music festivalтай ороход нь такс өдрийн $50 тасалбах нь байна. Зүг үү те? Тий, өдрийн $50 тий. Эсвэл пакэж авсан болгон. Тэг яг өдрөөрөө жоохон нөгөө насных нь англи нь бас жоохон тааруулж ингээ хөтөлбөрөөр гаргаж байгаа л да. Тэгэхээр 20-нд бол ихэвчлэн ерөөхдөө залуучууд руугаа чиглэсэн тийм хөтөлбөрүүд байж байгаа шүү. 21-ийнхээ бүтэн цай дээр болохоор ерөөхдөө family талдаа. Тэгэхээр бүтэн цайны үдээс өмнө нь болохоор гэр бүлээ ирээд сайхан энэ хаваар ингээд тойроод хоол унд идэж яваад. Тэгэл артист манай ер нь зөндөө олон артистус бас орж байгаа нэрээ. Артист гэхээр зөвхөн нэг дуулах, бүжиглэхээс гадна нөгөө зураач ирж байгаа. Ийм гал гаргадаг артист байгаа төвшөөгээ залуу ирж байгаа. Бүр хаа байсан одоо энэ зүүн эргээс манай найзууд машинтайгаа явна гэж яриад лээ. Харин тийм сураг гарч ирээ. Би өөрчтөр нэг найзтайгаа машинтаа гаргаж байгаа, зүүн эргээс гаргаж байгаа сураг гараад байдаг. Манай хөтөлбөр дээр бас өглөөний тийм хилингүүд орж байгаа. Тэгээд бүтэн цай өдөр нөгөө нэг family event болно гэсэн шүү дээ. Тэрэн дээр бид нэр яг ингээд нарж арах үеэр ингээд бүгдээрээ ингэж зогсож байгаад нөгөө нэг флаш моб ирэхдээ хий гэж ярьж байгаа. Манай одоо энэ камп чинь Лос Анжелес, Лас Вегас гээд хоёр том хотын яг дунд нь байдаг байхгүй. Хаанаас 2 цагийн зайтай. Тэгэхээр ерөөхдөө гадны маркет бол ерөөхдөө зах зээл бол маш их байгаа гэсэн үг. Манай найзууд асууж ирсэн тикетээ яаж авах вэ гэдэг. Тэгэхээр тикетээ их хэрхэн хаагуур яаж авч байгаа хүмүүс? Тикет болохоор манай batarcamp.com гэсэн манай өөрийн кампинг вебсайтн дээр байж байгаа. Бас Eventbrite гэдэг тикет зардаг тийм платформ дээр 2 тийм тикет зарах юу тавьсан байгаа онлайнаар. Эмэгтэй хүмүүс бас майхангаа яаж барих вэ гэд амар олон эмэгтэй хүмүүс асуусан байлаа. Тэгээд бид нэр хэрвээ барьж чадхааргүй бол энэ майхан барих туслах хүмүүс гаргаж ирж болно. Хэрвээ RV-тай бол RV-гаа чирээд ирж болно. Бид нэр RV-ний зогсоол нэг 10 хэдэн RV багтахаар нэг тийм зогсоол бэлдсэн байгаа. Dress code нь юу вэ гэхээр одоо юу ч гэж болно. Нэг тийм accessories эсвэл нэг юм малгай ч юм уу те. Эсвэл юу ч үгүй нэг бүс Монгол бүс ч юм уу одоо нэг Монголтой холбогдлолтой тийм nomadic style-тай холбогдлолтой тийм хувцас dress code-тай байгаа. Яг ингээд одоо өв соёл, дуу, гэр, тэгээд харваа, намнаа дахиад бүх юмнууд. Тэгэхээр бүр яг энэ фестивал бол яг жинхэнэ утгаараа одоо гадаадд бол баг Монголын бүх өв соёлтой танилцах одоо Монгол руу очих боломжгүй, Монгол руу очиж амжихгүй байгаа тохиолдолд очихгүйгээр баг Монголоо мэдрэх яг Cali Gobi гэдэг чинь Калифорнигийн Монголын говийг мэдрэх боломжтой байх нь шүү дээ. Тий. Тэг яг Cali Gobi гэдэг нь манайх энэ камп маань ерөөхдөө Калифорнигийн Newberry Springs гэдэг хотод байдаг. Тэгээд эндхийн уур амьсгал цаг агаар нь Монголын ерөөхдөө юм говьрхуу тийм өмнө говьрхуу тийм байгальтай. Тэгээд ерөөхдөө Калифорнид байдаг говь гэсэн утгаараа Cali Gobi гэдэг нэр өгсөн байгаа. Одоо яг энэ сайхан музик фестивалд оролцоод атлист баг ядаж нэг хоноод тэгээд энэ Монгол өв соёл, Монгол хоолой, Монгол бүх юмаа үр хүүхдүүдтэй үзүүлэх. Ялангуяа тэр family day бол надад айгүй гоё санагдлаа сая бол. Би бас яг гэр камп байдгүй багтаагаа харж ирсэн. Яг Монгол гэр камп бол яг байхгүй байгаа шүү дээ. Яг байгаа нь яг таны одоо энэ Батар камп. Гадрууд бол тэр арай өөр одоо Канад гэр ч юм өөр. Тэгснэ яг Монгол эзэмшилтэй өөр камп байхгүй бах тий. За яг бүр нэг ийм том хэмжээгээр бол байхгүй нэг Шикагод миний мэдхийн нэг 2 гэртэй ч 3 гэртэй тийм байсан. Одоо харин байнаггүй юу. Тэгээд миксэр нэг ганц 2 гэртэй газрууд ирэхэд би харж байсан. Батар камп юун дээр байгаа юу? Одоо хүмүүс очиод хоноглоё гэхээр яаж бүкэлдэг вэ? Одоо очие гэхээр манайх ирэхэд Airbnb дээр байгаа. Эсвэл бол бид нэр batarcamp.com өөрсдийнхөө вебсайтн дээр захиалга авч байгаа. Тэгэхээр Алс улсын Америкт маань одоо бидний Монголыг минь ойртуулж өгсөн Монгол гэр камп байна гэдэг бол бид бүхний хувьд нэлээд гоё бахархгүй шүү дээ. Тэгээд гол нь гадаадуудад бид нар өөрсдийнхөө өв соёл түүхээ сурталчилж чадчихжээ. Тэгээ анхны nomadic music festival хийж байгаа танд бас баяр хүргэе. Энэ бол хүн болгоны зориглоод хийгэж оролдож чадахгүй том зүйл шүү дээ. Америкт фестивал, хөгжмийн фестивал. Тэр дундаа бүр юм nomadic фестивал хийнэ гэдэг. Ирээдүйд одоо тий энэ банд нь бүр томроод бүр хүү хамтлагийг ингээ авцардаг тийм том фестивал баг Монгол Burning Man бодоосаа гэж өрөөж үзэж харах зүйлсүүд маш их байна. Одоо морин унжийн сур харавчийн цагаан байна. Тэгээд тэр олон вендрүүд Монгол хоол айрыг одоо яриад байвал
сая бүх ярьсан юмнууд одоо бүгдээрээ байж байна. Тэгэхээр та бүхэн маань аль болохыг одоо энэ Монгол кампа дэмжиж, Монгол бизнесээ дэмжиж, та бүхнийхээ төлөө үнэгүй. Тэгээ энэ ч одоо өдөр хоноход $50 юу гэсэн үг юм бэ те. Тэгээ 3 өдрийн 120 гэдэг бол энэ ямар ч фестивалаас ер нь бол маш бага үнэтэй байгаа. Тэгээ та бүхэн маань очоосоо гэж уриалж. Тэгээ энэхүү сүүлийн минута умбаахтай үлдээ. Та бас хэлээгүй үлдсэн зүйл байвал хэлээд монголчуудаа юу гэж уриалмаар сүүлийн мессеж, сүүлийн минутыг танд үлдээе. За баярлалаа. Тэгээд Алс Солын Америкт нэвтрүүлэгт орж байна. Тэгээд Алс Солын Америкт анх удаага ингээд зориглоод тэ нэг юм фестивал манай баг ингээд хийж байна. Тэгээ яг монголчуудаа хэлэхэд энэ бол фестивал маань зөвхөн монголчууд руу биш, ер нь ингээд бидний төслийн баг ингээд ярилцаад гадныхан руу Монгол тийм үндэсний соёлоо ингэж танилцуулъя, Монгол улсаа ерөөдөө сурчлъя гэсэн маркаар ингээд бас анх айдиа орж ирж хийжсэн. Тэгээд ингээд сурталж байгаа ийм арга хэмжээ бас эхний жил хийж байгаа болохоор бас үнийн ч гэсэн бас их гайгүй гаргаж ирээд, боломжийн гаргаж ирээд ингээд хийж байгаа ийм фестивал дээрээ манайхан ирж олноороо ирж оролцоорой, бүгд ирж сонирхоорой, дэмжээрэй гэж хэлье. Баярлалаа. Амжилт хүсье. Дараа дараагийн нэвтрүүлэг чинь гоё нэвтрүүлэг байна. Баярлалаа. Баяртай. Bye.